Драминжингийн тулаан. За энэ хөө тулаан бол маш хүчтэй тулаан болох байх гэж миний хувьд бол бодож байна. Яагаад тэгэхээр одоо Тайланд улс, за Йордан улс аль нь Аз ТV-ийн тэквондогоор бол хамгийн шилдэг улсууд байгаа. Олон одоо олимпийн аваргуудтай, дэлхийн аваргуудтай гайхалтай сайн хоёр улс байгаа. And the court three, they continue the Europeans in blue, representing the Kingdom of Saudi Arabia. Al-Mushraf Abdullah. За энэхүү тулааны дараа бол Монгол улсын тамирчин Мөнх баярын инхтүүд маань дөрөв тулдсан Филиппин улсын тамирчин Барбасотой тулдах юм байна. Эхний тулаанаа хийх юм байна. За Барбасогийн бол хоёр дахь тулаан. За тэгээд тоглолтын тайлбарт оръё. За Йордан улсын тамирчин бол маш амжилттай дамгаалаад явж байна. 9-2-ын харьцаатаагаар. Тэгэл анаал хараал тайван байдлаар шилжижлээ шүү дээ. Чиж байгаа. Нара хамтын техник. Тэр өшгөлж байгаа явцдаа гар шилжиж байгаа байдлыг. Гар бол одоо жижигхэн үйл ялэг хөдөлгөөн байгаад байгаа ч масар өндөр үүрэг оролттой байгаад байгаа тийм ээ. Тийм. Хамгаалтны одоо том хувийг бол гаргаж байгаа. За Олимпиа алтан медалийг авч ирсэн шүү дээ. Анхны тэквондогийн түүхэндээ анхны алтан медалийг. Тэквондогийн түүхэндээ мөн Йордан улсынхаа бүх спортын түүхэндээ хамгийн анхны медалийг авч ирсэн. За мөн төвгөх 2 оног л авчиж байна. За одоо Тайланд улсын тамирчин бол нэлийн бас хүн даалгавартай л болчиход байна. Тийм нэлийн шахаж явж ин да тий. Тий одоо шахаж явахаас гарцаагүй байдалд орсон. Йордан улсын тамирчин бол үнэхээр нэгтрүүгээ шилжчихжээ, тайван хараад тий. Өөрийнх нь тоглолтод ер нь бол баг оруулж штэ энэ үнийг. Тийм байна. Одоо Тайланд улсын тамирчин хөдөлгөөн хийгээд дуусах мөчтөл тэр оног бол тэр ингээ авчих. доцлогоо хийн гут гар шилжиж байгаа байдал, хөл шилжиж байгаа байдал тий. Тэраараа. Айгүй нэгт вэ шүү. За тэгээ тамирчин маань бол одоо ингээд хараад анаад байж байгаа энэ үедээ бол тарих бол асар урттай гаргаад илчидэг тийм ээ. За ямар үйлдэл хийх вэ би те дараагийн үйлдэл маань юу байх вэ? Энэ хүн ямар үйлдэл хийх вэ гэдгийг төрүүлж уншиж чадсан тамирчин бол оноогоо өөр юм болгодог. Тэрхүү төлөвлөсөн өшгөлтөө бас өөрийн хамгийн хурдан хугацаанд зөв цагтаа хийснээрээ. За хийлж дуусаагүй бол байна. Инхээр юм бэлтгэл сайтай байгаа юм байна. Доор одоо хөлийг тий хуурмаг байдлаар тогтоож байгаад яг хөдөлгөөн хийхэд толгоор явж буулгалгүйгээр. За энэ маань л одоо тэквондогийн спортын гайхамшиг байгаа. Хөлийг буулгахгүй байжснаа дахин хэд хэдэн тоглолт хийчихдэг тийм ээ. Энэ бол нөгөө түрүүний хоёлынгийн ярьсан хөлийг нөгөө гар шиг болгоно гэдэг чинь одоо явж ирээ тий. За тэгээд энэ хүмүүс маань харахад бас ажиллахгүй байгаа байж магадгүй нэг энгийн өшгөлт хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр маань яг өшгөлтийн өнцөг нь яг өчгөхдөө янз янзаар өччихдөг тий. Зарим нь хажуугаас нь, зарим нь доороос нь, зарим нь бүр дээрээс нь ирээд байдаг. Тэгээ сүүл орчин үеийн тэквондод бол одоо энэ дээрээс нь дарж өшгөлт бол үнэхээр гол тэгэнгүүтийн нэг болчиход байгаа. Саяын тэр толгоонд өшгөлт гэсэн бас тийм өшгөлт байсан. За Тайланд улсын тамирчин 5 секунд, 4 секунд. За байна да Йордан бол. Үнэхээр юм ихтэй байна. За тэгээд оноогоо бариад тусахч юм байна. За Тайланд улсын тамирчин хүүхэлдэнгээс гарсан тамирчин ялтыг авлаа. Тайланд улсын тамирчин маш хөнгө очиж шүү дээ.